тэр бидний үзэн суугаа Монголынхаа нийт өнцгөр суугаа нийт монголчуудаа энэхүү сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Одоо сүүлийн уран бүтээлгүүл бид тэр нэг сайхан шин дөө дээр ажиллаж байна. Манай одоо пүүжигийн аялгаа сэтгэлийн хайлан гэж сайхан дуун дээр ажиллаа явж байна да. Уран бүтээлч гэдэг бол одоо өөхгүй хөдөлмөрч гэсэн утгатай юм болов гэж бодож идэг. Тэгээд үнэхээр манай пүүжигээс л тийм уран бүтээлийн галзуу өөхгүй хөдөлмөр бол харагдаж байдаг. Үнэхээр одоо Брюсрингийн аяз хөгш Брюсрин гэж энэ залуугийн зохиосон, найзын маань зохиосон аялгау болгон одоо хийх тулж байна. Тэгээд зүрхнээс гарсан аялгау бол хүний зүрхэнд очдөг юм байна, зүрхэнд төрдөг юм байна л гэж дүгнж байна да. Тэгээд найзтай уран бүтээлийн маш их амжилт хүсье. За, битэрийн уран бүтээлийн анхны гараа маань яг битэр зориулагдж хийсэн дуу маань манай пүүжи найзын маань дуу байдаг. Хосоор жаргалтай гэж маш сайхан гигийн сайхан хайрын нэрээр нэрлэгдсэн. Тэгээ хосоор жаргалтай дуугаараа бол битэр 2014 онд анхныхаа бие даасан цомгийг гаргасан байгаа. Мөн 2015 оны 11 сарын 19-нд Монгол бүхэн өргөнөө хосоор жаргалтай нэртэй бас уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн байгаа. Мөн хөдөө орон нутгаар хосоор жаргалтай аялын жаргалтай гэдэг энэ сайхан дуугаараа бүхэл амьдралынхаа бүх түүхийг одоо нэрлээд сайхан явж байна да. Тийм. Тэгээд манай Брюсринтэй битэрийн хамтарч хийсэн 3 сайхан дуу байна. Дандаа гэгээ хайрын дуунууд цагаан солонгож бас хайрын гэрүүлийн сайхан дуу байна. Мөн одоо бидний сая хэлдэг сэтгэлийн хайлан гэж гэгээ хайрын сайхан дуунууд байна да. Хүсэл эрмэлзэл гэдэг бол одоо банк нэг юмны төлөө тэмүүлж явдаг тийм ээ. Тэгээ манай пүүжи бол тийм л одоо маш их юм эрэлхийлж байдаг ийм мундаг хөгжмийн зохиолч, аяз зохиогч ийм мундаг залуу. Зориг төвчээр гэдэг бол одоо энэ яг урлагийнхны төлөвийг маш их төвчээртэй зоригтой улсууд юм болоо гэж боддог тийм ээ. Тэгээд ер нь нэг анзаарч хахад аяз зохиогчд, хөгжмийн зохиолчд гэж маш олон улсууд байна л дээ. Одоо нэг хүний бүр барил байдаг шүү дээ. Одоо аялгаугийн сонсонготой энэ тэр зохиосон бахаа да гэтэл яг тэрнийх байдаг. Манай пүүжи болохоор тийм л баригддаг. Унан одоо өөрийнхөө авиасаар явж байгаа зүрхний аялгауч дөрөв биелсэн. Яг зүрхнээс нь гарч байгаа учраас хязгааргүй аялгатай хүн. Хязгаар баригдмал биш тийм ээ. Одоо хүнээс бол яг ингээл нэг юмд баригдчаад хайрцаглагдаад байгаад манай пүүжи бол тийм биш. Тэрийгээрэн өөрийгөө маш их хурцлж, юм руу тэмүүлж тийм ээ. Тэрнийхэн төлөө маш их төвчээр гаргаж суудаг нь бол энэ нөхөрт байна гэж би бол бодож харж дүгнж явдаг найзаа. Манай пүүжи ч гэсэн өөрөө маш их гоё дуулдаг штэ. Тийм учраас би энэ аялгуун яг өөрөө дуулж иж зохиодог учраас ийм гоё аялгуулга байдаг болов. Өөрөө энэ олон аялгауг одоо давтуулахгүй тулд маш их төвчээртэй тэрийг сонсож ахиж өөртөө дүн шинжилгээ хийж байдаг болов. Тийм ээ. Тэгэхээр бол үнэхээр төвчээр гэдэг бол ямар ч уран бүтээлчд одоо нээдэн тэргүүнд байх хэрэгтэй. Одоо нэг сайхан залуучууд байна л да уран бүтээл хийгээл ганц хоёр дуу хийж бол болчдөг ч юм уу тийм ээ. Энэ бол одоо хүний бас нэг унган авьяас гэдэг юм бас маш их чухал төвчээрт бас тийм. Тий. Тэгэлгүй яхаа. Тэгээд энэ их нөр хөдөлмөр одоо зүгээр увсын өмнө говийн Брюсрин гэдгээс одоо Монголын боллоо л да тийм ээ. Монголын одоо нийтийн дууны урлагт дамаан ялангаа Брюсрингийн нуунууд л одоо ноёрхож байна гэж хэлэхэд бол нэг илүүдэхгүй баха. Тэгэхээр бол энэ хүнээс маш их зориг төвчээр гарсан гэдэг бол одоо надаар хэлүүлдэггүй бол маа ард түмэн одоо тэр дундаа дуучид маань бол хэлэх байх гэж хэлбэг бодож байна. Одоо битэр би тэгж бодож явдаг шүү дээ. Нөгөө гэрүүлийн хос дууч амар сайхан ягаав нэг хосоор жаргалтайг дуулдаг гэж. Дуу өөрөө аяз зохиогчоор оглогдож явдаг тийм Брюсрингийн хосоор жаргалтай. Хосоор жаргалтайг ямар сайхан солонго гэж тийм ээ. Тэгэхээр одоо эцгийнхээс илүү дуугаар оглогдож явж байгаа. Нэг найзынхаа хажууд очиж сууж хад аавынхаа хажууд очсон юм шиг, ахынхаа хажууд очсон юм шиг тийм нэг сайхан нөмөртэй. Тийм хүнд нэг гоё чин сэтгэлээсээ хандаж гоё халуун дулаан нэрийг цацдаг ийм л хүн штэ. Энэ сайхан тоглолтод бид өөрснийхөө одоо оглсон хосоор жаргалтай энэ сайхан дууга өргөн барина.
Хаврын уянга бороо чимээтэй хайрын харгүй бодлогын шүүдэртэй дуулан уярах хосын хорвоо эргээд чимэн байвал жаргалтай жаргалтай хосоор жаргалтай дууны хорвоо цомны өнгө цэцэгэн чимээгтэй цаяаны харгүй зүрхэн дэгэгээтэй солон тоолох энхэн замбуулаа хажууд чимэн байвал жаргалтай хосоор жаргалтай хайрын хорвоо намрын уянга навчин гоёлтой насны харгүй дурлын экшигтэй ичсэн амьдрах хүний тайвна инээж суул хамагаас жаргалтай хосоор жаргалтай дууны хорвоо өвлийн өнгө цэцэн утраатай сэтгэлийн харгүй итгэлийн бараатай ханьсан дуулах цагийн орчлондоо хамтдаа байвал хамагаас жаргалтай хосоор жаргалтай хайрын хорвоо жаргалтай хосоор жаргалтай жаргалын хорвоо